Жансангийн бат исгэлэн би чамайг багаас нь мэднэ. Одоо тэгээд сайхан эр хүн болж улсынхаа том ажлыг хийж нийслэл хотод оюун санаа хүсэл тэмүүлээ зориулж явна. Тийм ээ? Нэг хүч одоо хэд хүрж байгаа вэ? 37. 37. Эд сайхан настай. Аль болохоор энэ улсыг дүүрүүлээд олон замд явуулчих гэсэн хүмүүс маань аль мэдлэг боловсролн тэгшэрч гисэн гэр орноо зэгсэлдсэн улсынхаа төлөө зүтгэл бэлэн болцсон залуучууд маань яг л эд 40 насны хүмүүс байна. Ах нь бол яг чи намайг мэдэн штэ одоо социализм үед 30 жил амьдарсан, капитализмын үед 30 жил амьдарч яваа юм л хүн. Тэгтээ хүн чи бас өдийн насны зэрэг төрөөд ирэхин цагт бас өр хүүхдээ хааж ирээдүгээ бодох юм. Ач маань 30 маань одоо ямар орчинд амьдрах юм, яаж амьдрах юм бол доо гэж бодогдох юм. Тэгэд энэ нэвтрүүлгийг хийхээр зорьсон. Үр дүндээ ч хүрч байна. Монгол улс маань оюун санааны агуу их нөөцтэй юм байна. Эрдэм мэдлэгийн маш их нөөц бий болсон юм байна. Тэр дотор бүр орчин үе. Чи хэдгээр ингэж 10 төгслөө? 1999 онд. 99 яг 2000 онд тий. Тэгээд чи 10 төгсчөөд сургуульд орсон уу? Үгүй. Дунд нь нэг жил юу хийх вэ гэдгээ хайсан. Хайсан. Яг тий та нар яг л тийм байцгаасан байна. 8-нд гарах уу? Үйлдвэрлэлд орох уу? Сургуульд сурах уу? Тийм ээ? Маш том сонголт байсан л да. За. Хүн эхлээд магадгүй эцэг ихтэйг ярьдаг баг. Дотроо бас бодож байгаа тийм ээ. Тэгнь. 99 онд 10 жил төгсчөөд нөгөө юу эсийг хийх үү гэдэг шиг морожинч зарж үзсэн. Тэр үед одоо шин тутам болцсон байсан. Нийтийн тээвэрт микронууд явдаг байсан. Микронд хүртэл кондуктор хийж үзсэн. Орилдог. Тийм ээ? Аль чиглэлд их хвчлээ ярьсан. Оо янз. Тэгээ тэр хооронд бол яг нэг зорилго маань улан баттгсан болов уу гэж боддیں۔ Ташуур өгсөн болов уу гэд би яг хуульч болох тэр хүсэл тэмүүлэл маань магадгүй зүгээр бидний тийм шилжилтийн үеийн одоо аав ээжээсээ бид нэр одоо юу гэдэг сайн сайхан хүмүүжил авсан. Тэгээ яг тийм нэг орчин цагийн бүх одоо сургууль нээлттэй болж эхэлж байсан. Сонголт маш их болж эхэлж байсан. Тэгээд ээж аав маань зөвлөж ийсэн. Бас эсэргүүцэж ийсэн. Жанцангой. Тий. Аав маань одоо юу гэдэг уран бүтээлч, нэвтрүүлэгч хүн, ээж маань инженер хүн. Аль нь бас өөрийнхөө мэрэгжлийг өвлүүлэх тийм хүсэл маш их байсан баг л та. Тийш үү. Би ерөөсөө л одоо өөрөө юу гэж боддог гэсэн гэхээр тэр үеийн хуульч болох хэрэгтэй юм байна. Гэт өөртөө нөгөө бас дотоод хүнтэйгээ бас ярьж байгаад тэр нь ч гэсэн өөрөө бас би ч гэсэн өөртөө бас одоо юу гэдэг бас л зөрчилтөө юм байна шүү дээ. Тийм шүү дээ. Маш том зөрчил байсан. Тэр хооронд бол харин ч би маш том давуу талыг амьдралын зах зохийг илүү их мэдэрч авсан гэж бодчих шүү дээ. Манай багш намайг кондукторыг явж хат гайхаж байсан. Гинтлийн имлэг дээр 10 жилийн багш. Тий. Ундаа морожин зараа явж хат. Тэгэл энэ бүгд л монголчууд энэ өнөөдрийн байгаа хөгжлийн төлөө бүгдээрээ л зүтгэж ийсэн болохоор ялангуяа өөрчлөлт шинжилт болоод удаагүй байсан болохоор янз бүрийн бүх одоо зүйл өнөөдөр ч гэсэн тэгшэрчээгүй шүү дээ. Тий. 10 жилд чи аль сургуульд төгсөв? Оролд 78 дугаар сургууль. За тэгээд сүүлдээ нөгөө шинжилэн зохион байгуулалтад Эрдмийн ундраа зохицолбор болсон. Эрдмийн 77, 78, 54. Тий, тэгсэн. 3 сургууль Эрдмийн ундраа зохицолбор болж. Тэгсэн. Тэрийг төгссөн. Тэгээд хорооллынхаа энэ дэнж дээр хорооллынхаа эндээс бас магадгүй ажлын бас том түүчээ болсон л гэж бодсон шүү дээ. Амьдралыг мэддэг болохоор. Тэндээ өөрөө 30 гаруй жил амьдэрсэн. Надаас ингээл асуудаг хот юугаар төсөөлдөг вэ гэл. Яг энэ амьдралын хоёр өөр өнгөл дүүргэж байгаа шүү дээ. Тэгэхээр одоо юу гэдэг нь зөвхөн байшин өндөр байшингаар төсөөлөх биш.
бид нар чинь хамтдаа харанхуугийн дэнж дээр гэр оролт дугуй төрж ус зөөж Танай гэр хороолд байсан уу? манайх яг нэг хамгийн мухрын 25 гээд байр. Тий. Гэр орооллын яг залгаа би тэгээ хоёр өөр өнгө гэдэг байгаа нэр Тийм байна. Яг хамт зааг дээр. амьдардаг. Хуучин ч бид нар гэр ороолд та нар байшинд гэж тийм ялгаа байхгүй хамтдаа биеийнхээ гэрийг янзлал, найз нөхдийнхээ гэрийг янзлал, ангийнхаа усын хүрээлгүйдэг. Тий. Манад ямар хэрэгтэй юм бол миний найзууд ирж хийж өгнө. Тий. Тэгээ яг л тийм амьдрал өссөн учраас бол би харанхуугийнхаа тэр хойтлын дэнж тэр 10 дугаар хорооллынхаа найз нөхд 3-4-ийнхаа найз нөхд хорооллын эцсийн найз нөхд тэр хооронд л амьдрал хүмүүжил гэр сургуул тэгэл хороолт өссөн байна. Тэгэж хуулийн сургуульд ороод Тийм би тэгээд өөрөө бас ээж маань их түлхэц болсон болов гэж боддөө. Ягаад тэгэхээр намайг хүлээн зөвшөөрөөд. Би 2000 онд Түшээдээд сургууль гэдэг хувийн сургуульд. Тухайн үед яагаад тэр сургуулийг сонгосон гэхээр тухайн үед манай тэр сургууль маань хоёр төрлийн боломж, хуульч эдийн засагч гэдэг ийм хоёр чиглэлээр сурах юм боломж гарч ирсэн байна. давхар сурах хуульч бас эдийн засагч гэж. Наад чинь Тэр бас их хэрэг болсон. хэрэг болохоор болохгүй минь наад чи яг л тэр үеийн нөгөө нэг юу хэрэгтэйг бэлдэж исэн үе шүү дээ. Улс орнд ямар мэрэгжил тийм ээ төлхөө хэрэгтэй байсан. Тэгээд сүүлд би төгсөхдөө бол яг нөгөө захиргаа хүн чинь ингээд юм мэдэх тусам улам хүний одоо юу гэдэг оюун тэгээ зүрх сэтгэл хоёрын ингээд хэмжээтэй юм л тэлж эхэлдэг багш нарын зааж байгаа хэлж байгаа уншиж байгаа ном тэгэл тэр дадлага хийж байгаа зүйлүүд дээр би ингээд эхний нэг жилээ жишээлбэл илүү их тийм хууль эрүүгийн тал руугаа шүүх прокурорын юмыг судалж сонирхдаг. Би бүр яагаад тэр зөрчил үүсснийг одоо би нууц хэлж. Тий. Ээж аав хоёр маань би нөгөө цагдаагийн академид орно гэж цагдаа болно гэдэг. За. Вэ минийхээ одоо цагдаа тэр үед ч одоо маш хүнд нөхцөлтэй байсан. Хүнд байсан. Нөхцөлтэй байсан. Нөхөө цагдаагийн одоо байгууллагад ажиллах ч одоо тун хүнд байна. Хүнд штэ тэгээд хүний эцэг их болсон дандаа л нөгөө сайн сайхан байгаасаа. Тий. Аюулгүй орчинд байгаасаа л гэж боддог. Тий штэ ядаж бэгч гэж. Тэр эхний нэг жил үндсэн бэхээр цагдаагийн академи хамгийн сүүлд конкурс авсан. Би гүрийгээд зүхтаагаад ээж бүртгүүл тэнд очиж бүртгүүл би нуугтаал яваад байсан. Заавал зөвхөн цагдаагийн академид орно. Тэрэнд орно гэж гүрийгээд ирсэн юм шүү дээ. Тэгээ инээдтэй юм. Цагдаагийн академид очлоо. Метр 68 хүрэхгүй хасагдчихлаа. Юу гэсэн үг вэ? Одоо чи одоо хэдтэй? Одоо чи баг 2 метр. Тэгээд нөгөө яагаад хасагдаад манай ээж өргөдөл өчээд яг хүүгийнхээ сэтгэлийг гүйцээх гэдэг шүү дээ. Тухайд мөрөн дарга цагдаагийн ерхий газрын дарга байсан. За. Өргөдөл өчээд миний хүүхэд 15 настай. Оросд байхад нөгөө 5 настай ордог. 12 жилийн сургалттай. Аав маань нөгөө 88 онд Орос Москвагийн радиод явж ирсэн шүү дээ. Тэгээд 15-таа төгс Монгол сургуульд орсон 15-таа төгсдөг. Зөв. Манайхан бүгдээрээ өндөр. Та аав юм мэднэ шүү дээ. Мэднэ. Тэгээд өндөр байгаад байдаг. Ах нар нь өндөр шүү дээ. Наад хүн чинь өссөн шүү дээ. 15 настай хүүхд одоо ямар юм өсөх юм. Тэгээд цагдаагийн ерхий газрын дарга мөрөн дарга тухайн үед цохолт хийж өгöd. За одоо би бодохны ээж дээр их тайвшруулсан баг л та. Тэгэж. Конкурс өгсөн. Тухайн үед цагдаагийн академи бол ерөөсөө хэв журамд ажиллаж байгаа жирийн ахлагч нар ч хүртэл конкурс өгдөг гэсэн. Би ч ерөөсөө аавтайгаа шахуу ахтайгаа шахуу хүмүүс дунд л ийм жижиг. Тэгээд тухайн үед бас би дээр арай болоогүй байсан баг. Тэр цаанаасаа ч тэр тий 10 насаач бодсон. Тэгээ ер нь хөв зайч тийм үү. Минийхөө нэг жил ямар ч байсан. Сайн ухаан. Ухаархаас гадна өсөөд иргэсэн юм шиг. Тэгээ сайхан өсөөд иргэсэн. Тэгээд яг л өөрийнхөө хүссэн тэр мэрэгжлийг бол эзэмшсэн. За. Одоо ч гэсэн сурж байгаа. Энэ одоо юугаар сурч байна чи?
энэ ч альва энэ хууль би эрх зүйч мэрэгчлээ. Тийм. Хизээч энэ дуусна гэж байхгүй. Байдгүй. Нийгмийн харилцааг зохицуулдаг энэ бүх хууль эрх зүй бол тухайн нийгэмдээ зохицож идэг учраас би өдөр болгон сурдаг гэж боддог. Тэгээ дандаа өөрчлөгдөж, шинжлэгдэж ахиж идэг. Дараа нь Мойсийн хууль зүйн сургуульд магистр хамгаалсан. За. Одоо тэгээд тодорхой судалгаануудаа хийж байгаа л шаардлагатай бол докторт багш нар маань бүгдээрээ л одоо сур. Заавал энэ бол ялангуяа хуульч хүн бол би тэгж боддیں۔ Алдаа гарах хэрэггүй юм гэж. Тий шүү. Яг одоо миний хувьд бол ер нь түрүүн яг ярьж байгаад бас дундуур нь нөгөө амьдралын юм ярьчлаа. Ер нь ингээд өөрөө тодорхой юм ингээд мэдлэгүүд хоримтлагдаад ирэх болгонд сонголт ирд юм байна. Тэгээд түрүүн хэлжсэн шүүгч, прокурор гэж сонирхож ирсэн. Дараа нь арай өөр ингээд хэлбэр өөр ялангуяа харилцаа руу улам сонирхол нөгөө иргэн энэ захиргааны чиглэл маш сонирхолтой сэдвүүд хизээч өнөөдөр төгс болоход хэцүү. Улмал сайн болох хэрэгтэй. Тийм учраас альва захиргаач вэ ер нь энэ иргэн бүгдээрээ энэ хуульч хүний хамгийн зөв зүйл бол энэ алдаа гарах эсвэл дандаа артталт нь нөгөө хүний хувь заяа байдаг учраас төрийн шийдвэр бүх. Тийм учраас ер нь би өөрийгөө хуульч гэж юм их хэлж чаддгүй. Чи ч одоо хуульч эрх зүйч магистр. Тийм ээ. Хууль зүйн ухааны магистр. Эрх зүй гэдэг нь урдаа ордгүй. Ер нь бол эрх зүйч мэрэгчлэлтэй. Хуульч одоо манай энэ өнөөдрийн байгаа зүгээр зохицуулалт нь бол яг хуульч нар бол илүү нөгөө тодорхой би дөрөв хэлж байгаа. Яг нэг шийдвэр гаргадаг одоо хүмүүс болж эхэлж штэ. Нөгөө цагдаагийн байгууллага, шүүх, прокурор гэдэг. Тодорхой хуульчийн өнөөдөр төвшөнд очиж ажиллахын тулд тэр хүн байнгын мэрэгчсэн байх хэрэгтэй. Тэгжээж хийдэг. Тийм учраас би бол өөрийгөө эрх зүйч. Тийм байна. Одоо бол би төрийн болоод улс төрийн шийдвэрт оролцдог хүн гэж. Тий. Одоо улс төрийн шийдвэрт оролцсон гэхээр чинь миний дүү яг ямар алба хашиж байна? Одоо миний нэг зүйл бол би Баянголынхаа иргэдийг төлөөлж, нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн урал төлөөлөгч тэргүүлэгч хийж байна. За энэ бол улс төрийн одоо миний сонгогдож хийж байгаа ажил. Нэг хоёр дахь нь тодорхой засаг барьж байгаа намаас төлөөлөл болж нийслэлийн засаг даргын 1-р орлогч хийж байна. 1-р орлогч. Засаг даргын 1-р орлогч гэдэг чинь одоо ер нь дээрээс 2-р хүн гэсэн. Засаг даргыг орлоно гэсэн. За тэгэхээр хэцүүтэй. Би их баяртай байгаа. Та нар ингэж сайхан одоо дөнгөж 37 настай. Тэгээ ингээд ийм сайхан төрийн ачааг үүрэлцээд бас тодорхой хэмжээний дадлаг туршлага суучлаа шүү дээ санарч. Бас хэрэг баргийн лантуугаар зохиход унахааргүй болчихлоо тийм үү? Тийм ээ? Тий. Одоо ямар ч байсан төлөвшчил байна. Тэр нь цаг хугацаа бас харуулах. Тий харуулна. Дээр нь хуульч мэрэгжилтэй би чамд маш сайхан одоо сэтгэл надад төрж байна. Чамд их итгэж байна. Тэгээд дараа нь эн чинь одоо докторант центр гэсэн эрдмээ дээшлүүлэх тал дээр юм бодож байгаа юу? Бодно. Бодлого байх. Ер нь би түрүүн бас нэг цугцсан хэллээ. Судалгааны ажил гэж. Тий. Өнөөдөр энэ нийгмийн харилцаанд ялангуяа энэ хуульч нар гэж хязгаарлаж болохгүй шүү дээ. Чинь нийгмийн харилцаанд бүх хүн л бүх салбар л явж иж энэ нийгэм чинь бий болж байгаа юм чинь. Тэнд нь ядаж бас хуульчид энэ нэг нийгэмд бас үсээд зохицуулагдаж болохгүй байгаа. Магадгүй конфликт үсээд байгаа. Дээр нь тэр нь өөрөө бас энэ төр засгийн өмнө тулгамдаад байгаа, иргэдийн өмнө тулгамдаад байгаа гэдэг маш их судлах зүйл байна. Би бол хуульч нарыг түрүүн та яг хас хөндөд ер нь бүх талын
тэр мэдлэг мэдээлэлээ улам л баттгах, улам л шинэ юмыг хайж явах хэрэгтэй гэж боддог. Манай ээж бас заримдаа зэмлдэн шүү дээ. Чи ажил гээд явах юм. Ер нь өөр төрлийн бас юм бодооч. Ажил төрлөө ингэж зав гаргаж жагаад ажил төрлөө яг үнэ. Юмаа ажиллаа бараг өгж жагаад судал сур гэж ер нь энэ эцэг эхийн хүмүүжил хамгийн одоо том арилдгүй зүйл юм шиг байна. Байнгын хэлждэг. Одоо 80 өгч байгаа ээж минь байнгын л яг намайг жоохон нөгөө сурч байх үе, оюутан байх үе. За чи тэгин шүү нөхөр минь. Заавал хичнээн одоо юу гэдэг итгэдэг байсан ч энэ төрийн минь тодорхой одоо газар очсон байгаа бол гологдно, байн гологдно. Facebook дээр ингээд Facebook дээр харж ирсэн чинь нэг хэдэн авгачд гадаа ингээд суучжээ. Тэгээд суудсан байсан чинь энд нь дандаа камер хийчих. За. Тэгээд эдэн тийшээ харсан юм авгачд дээр камерноо зарсан. Байнгын хяналт гинэ. Тэг хүргэндээ тэр үед хотод нөгөө нэг камержуултын юм явж байхгүй энд камер заагаа. Тэгсэн чинь хэдэн авгаар нот камер заацсан байна. Үнэхээр хамгийн аимшигтай камер чинь тэр ихгүй. Мундаг. Тэр үтэл өнөөдөр манай баг энэ гудмаар нэг танихгүй хоёр хүн яваад өнгөрсөн шүү гэж харж байгаа шүү. Тийм шүү дээ. Аюултай камернууд тий. Ярддаг камер зүгээр аюултай. Мундаг. Тэгээд зөвхөн ярихгүй. Манай жишээлбэл одоо байрны зүгээр тэр орчны шүү дээ. Одоо тэр хүмүүс л баг аюулгүй байдлыг хангаж шүү дээ. Тийм ээ тий. Яг үнэ. Тэр маш сайн мэдээлэлтэй байна. Тэгээд эн чинь Батбаясгалаа. Миний дүү чинь хэл орос хэлтэй. Тий. Орос хэлтэй тийм ээ, англитай. Англи хэл. Англи хэлнийхээ юг дээшлүүлсэн үү? За ер нь би зүгээр сайн гэж хэлж чадахгүй. Бас л нөгөө төгсөөл ажил хийх явцдаа дандаа. Би ч юм нэг гадны хотын нэг хотод ирсэн гадны төлөөлөгчтэй ярьж яхахыг харсан л да. Тэгээд тунд ажгүй сайн сурчтай гэд. Чиний найз чи миний хажууд үйж ирсэн тэгэд. Найз чинь англи хэл сайтай л да. Оо манай найз сайхан сурсан байна. Бараг өөрөө сурсан шүү дээ гэж ярьж байсан. Чи өөрөө бие даа сурсан уу? Тэгээ ер нь та мэдж байгаа шүү дээ. Би 88 онд аав Оросод томилогдоод. Тэгээд үндсэндээ тэнд би 2 дугаар анги төгсөөд ирсэн. Тэгээ ирээд бас нэг инээдтэй юм болсон. Нөгөө Оросыг нөгөө үсэг байхгүй үсэг байхгүй ингээл их хүндэлтэй. Тэгээд аав 2 дугаар ангид оруулчаад төгсөөд ирж байгаа шүү дээ. Тэгэхдээ энэ нөгөө Монгол Орос хоёр чинь тэгэхэд манайх 10 жилийн одоо ч гэсэн Орос 12 жилтэй. Одоо манайх 12 руу шилжчихсэн. Тэр үед бас үсэг мэдэхгүй. Тэгээд үндсэндээ яг цэцэрлэгт байж байгаа 2 дугаар анги төгсөөд ирж байгаа хүнд бол маш том барьер болсон л та. Тэгээ шүү дээ. Одоо яг хичнээн ингээд Монгол хүүхд мөртлөө яг асуудал үүсээд эхлэхэд би ягаад аав маань тийм шийдвэр гаргасныг би одоо л бодож байгаа байхгүй. Одоо хүүхдүүд дээрээ ирэхээр тэгээд том хэцүү хүндрэл болд юм байна гэд. Тэгээ би чи ерөөсөө эренгүүтээ шууд Орос 9. Одоо та мэдэн шүү дээ энэ доор байгаа 96 дугаар сургууль болсон. Одоо тэгэл нөгөө Оросууд Монголоос гарах энэ явц аягүй хурдтай өрнөд. Тэгсэн. 9 дугаар сургууль маань Ашгүй. Одоо Монгол болох боллоо гэдэг. Тэгээд хороолын эцэс Орос 3 руу явах аягүй хүнд аав ээж хоёр маань өглөө ажилтаа орой ирдэг учраас гэрийнхаа яг ажиутлаа Монгол сургуульд орлоо. Би байдаг нэг Орос хүүхэд гэдэг ярьсан. Орос хүүхэд. Монгол багштайгаа ч муухан ойлголцоол. Ээжэл. Тэг яг энэ бол миний унган одоо яг л өссөн мөртлөө харамсалтай нь яг үргэлжлүүлж нөгөө чадаагүй аюу харамсал байдаг байхгүй. Хичнээн ингээд унган зүйлч гэсэн нөгөө академик байдлаар нь эзэмших чинь бас их гоё шүү дээ. Тийм шүү дээ.
Тэгээ яг тэр хооронд бол үндсэндээ ингээд нэг баг 30 гаруй жил би бол яг өөрийн нөгөө багын орос хэлээр Яваад байгаа. манай ах эгч нарт зарим нь Оросод төрсөн, бүгдээрээ Орос 23 төгссөн, дандаа гадаад төгссөн. Яг би өөрийгөө маш доогоор голж байгаа. Энэ бол одоо үргэлжлүүлээ сурах хэрэгтэй юмны нэг. Тэгээд би яг юу батай суулаа. Тэгээд эн чинь сургууль төгсчөө тэгээд чи ажилд орсон уу? Би 2004 онд төгсөөл ажилд орсон. Шууд Юунд? улсын хурал, Улсын хурал. Улсын хурал чи гишүүний туслах. гишүүний туслахаар явж. Тэгээд чи төрийн ажлын туршлага хэдэн жил байна чамд? Одоо үндсэндээ ингээд зөвхөн нийслэл би 13 дахь жилдээ ажиллаж байна. 2008 онд Тийм байна. тэгээ ингээд 16 жил үндсэндээ 17 дахь жилдээ ингээд төрийн тасралтгүй л Ажиллаж дээ төр зүтгэсээ. Батай суулаа. Жанцангийн Батай суулаа. Жанцан гуайн. Би сайн мэднэ. Аав чинь диктор хүн. Монголын дуу хоолой. Тэгэхээр хоёулаа чиний фэйсбүүк рүү оръё. Тэгээ. Сүүлийн хэдэн жил ерөөсөө хөтлж чадахгүй завгүй л гүйж штэ. Тэр үнний хэлсэн дээр ягаад өгөхөр штэ. Нэг хөдөлдөг хүн болоод хажуугаар нь нэг өөр хүн орж хөдлөөд тэгсэн чинь шал өөр өнгө истэ юм бичээ. Тэгж болохгүй л дээ. Тэр хувийн орон зай. Тэр нь баригдаад болорж байгаа шин. Харин чи хотод байхад нэг яриа гарсан би тэгээд их зөв юм болоо гэж үзсэн. Дараа нь чи тайлбар хийсэлтэй. Батай суулан орлогч дарга болонгуудаа одоо ажлынхаа өрөөг хааны ордон шиг болголоо гинөө. Тэгээд дараа нь чиний нэг тайлбарыг сонссон чинь чиний зөв байх шиг байсан. Тэр юу байсан гэхээр нөгөө надаа гадаадын хүмүүс төлөөлөгчд орж иж уулзаж хэлцэл яриа хийд юм аа энэ өрөөнд чинь. Нэр тогтоомгүй бидээс дандаа ядуугаар явах юм бэ. Үгүй ядаж ич одоо бизнес газар нь хараа дээр байсан тийм ээ. Тэгээ ажил хэргийн өрөөнд. Тэгээ тэгж бодсон шүү. За тэгэхээр тэр алдад зурагч байна уугүй үзье. Тэгээд чиний фэйсбүүк рүү оръё. Чамд чи өөрөө гарч ирэхгүй шиг байлээ. Юус ухаж үзсэн. Батай суулан Жанцан гэж орж байна тийм үү? Тий. За зүйтэй. За Улаанбаатар хотын энэ чи хуучин зураг байна. Дээр үе зураг. Ард нь нөгөө юу налга байна тийм үү? Хангард ордон. Бүр тэрнээс өмнөх. Энэ Чи хангард ордон байхгүй хахад ажилд оров. Ер нь дээ. Өмнө нь яг баригдаад дөнгөж л орж явах үе. Тухайн үед хотын дарга, Батбаяр дарга, тэгээд хурлын дарга, Болормоо дарга, дараа нь хурлын дарга, Мөнхбаяр дарга. Тий. Болсны дараа би хурлын нарийн бичгийн дарга болчихсон. Хурлын нарийн бичгийн дарга. Төрийн албаа үргэлжлүүлж яваа. Үргэлжлүүлж Байдал. Үргэлжлүүлж яваа. За цааш нь хоёулаа явъя. Энэ сонин түүхэн зураг болохоор хайртай. Энэ машинууд нь хүртэл харахгүй юу? Юу вэ энэ чи бүр 40 50 оны зураг. Бараг энэ 60-аад оны үеийн зураг баг. Ягаад тэгэхээр энэ байшинг хүмүүс алтай зочд буудал байсныг ер нь мэддэггүй. Юу? Дээр үед. Тийм үү? Алтай зочд буудал байсан шүү дээ. Би мэдэхгүй юм биш үү? Энэ бас их түүхийн энэ байшингийн түүхийн ярихаар бас их сони юм бэл. Ер нь анх одоо Монголд тухайн үед одоо бас их мундаг шийдвэр гаргаж ирсэн юм бэл. Ер нь Монгол улсын нийслэл Улаанбаатар хотод гаднаас зочд төлөөлөгчд ирэхэд хаана байх вэ гэдэг. Яг түрүүний ярьдаг чинь аахгүй юу? Гаднаас зочд төлөөлөгчд ирэхэд ямар жорлонд оруулах вэ? Яг хаана байх вэ гэдэг асуудал чинь Монгол улсын төрийн бодлого байсан. Нэр төрийн хэрэг. Тэгэхэд ийм том тухайн үед бол үндсэндээ ийм өндөр том байшин байгаагүй. Тэгээд ер нь энэ гаднаас зочд төлөөлөгчийг бид нэр авч иж олон улсад бид нар Монгол улсын нийслэл Улаанбаатар хот танигдах ёстой. Тий.
Тэгээ ганцхан төрийн ордонтой байж болохгүй шүү дээ. Төрийн ордондоо хүн байлгаад л тань шүү. Тийм учраас тийм анхны шийдвэр гарч исэн түүхтэй зураг. Өө эн чинь бүр нүүрний энэ доотлын хэсэг энэ тэр нь бүр яг хуучин юу гурав тийм бай. Будагт шинэ байж тээ. Энэ тэр үтэл дээр нь ингээ бичээтэй байдэн шүү дээ. Алтай зочид буудлгээд. Одооны бичин хүчгч байхгүй шүү дээ. За тийм учраас би энэ зургийн айгүй хайртай. Тэгэлгүй яах надад чинь түүх ой санамж. За манай сая нэг түүхийн музейг өөрчиллөө шүү дээ тий. Үнэхээр модцсон байсан уу? Тэгээ ер нь одоо манай энэ нэг зүйлийг бид нэр бодох хэрэгтэй юм билээ. Бид нар чинь гадагшаа ингээл явж штэ. Ялангуяа Европ руу очиход би нэг сонин түүх хотын захиргааных нь наваад агуулад явлаа. Нэг хаалган дээр ирэл одоо юм үзүүлээд байна яриад. Би ч юм болохоор одоо чигтэйхэн байшин энэ төр үзэх хэвээр гэж үндсэндээ ойлгоод очиход тэнд чулуун байшин яаж олон зууныг давдаг юм бэ гэдгийг тайлбарлаад тийм байна. Хамгийн гол нь нэг зүйлийг тайлбарлсан үзүүлж байгаа юм нь хаалга нь яг хэвээрээ байх гэж 600 жил. Зөв. Тэгээ яагаад тийм байгаан болоо гэсэн надад тухайн одоо үзүүлж байгаа хүмүүсийн тайлбар бол үндсэндээ цаг агаарын болоод тэр юмыг давдаг нэг хэд хэдэн хүчин зүйл байт юм байна. Дөрвөн хилдэг чулуу давнаа. Хоёрт нь тэр одоо цаг агаар буюу жигшил бусад одоо зүйл. Тэгээ манад нэг хэд хэдэн барилгууд байна л та 40 эдэн оны. Тэгээ тэрнээс хойш ингээд түүхүүд байна. Би бол ялангуяа ийм түүхэн барилга байшингуудаа өнөөдөр дэлхий дээр зарим хотын бараг нэрийн хуудас болж штэ. Тийм. Тэгэхээр барилгын одоо яг мэрэгжлийн хүмүүсийн дүгнэлтээр болохгүй хүний аюулгүй байна гэж яхад би одоо дарга гэдэг юм уу нэг улс төрч хүн шийдвэр гаргаад ямарваа нэг юм бол жишээлбэл хэн хариуцлах вэ? Тийм шүү дээ. Тийм учраас бол аль талтай аль болох болж байгаа зүйлээ авч үлдэх хэрэгтэй. Ялангуяа хотын имиж. Тий. Одоо нэг хоёр зүйлийг нэрийн хуудас болгож зарим нь түүхэн барилга байшингаараа зарим хот бол яаж шин болсон бэ гэж. Тий. Зүгээр нэрийн хуудасаар. Тэр бусдаар бол таны хэлдэг үйл явдал түүхээрээ. Үйл явдал түүхээр гэдэг. За цааш нь харъя. Энд нэр нэгийг онцлог зураг үзээдэх үү. Тэгээ. Энэ орхон. Хоёр. Энэ Токио форум гэдэг жил болгон Токио хоттой хамтарч ажилладаг одоо хотын удирдлагууд ирж оролцдог. Токио форумд яагаад онцолж хотын удирдлагууд оролцдог вэ гэдэг. За. Ер нь нэг зүйлийг л ойлгох хэрэгтэй юм билээ. Ялангуяа өнөөдрийн нөхцөл байдал бүр их ойлгуулж байна. Одоо коронавирус, шинэ төрлийн коронавирус. Бид нар нэг дэлхийд дээр амьдардаг. Нэг агаартай. Тэгээд нэг одоо дэлхийгээ яаж бүгдээ хамтдаа бүс нутгаараа дэлхийд даяараа хайрлах уу гэж оролцдог юм. Токио форумд орсон. Тэгээд яг энэ дээр ихтгэл тавьчаад бууж ирэхдээ ерөөсөө Улаанбаатар хотын агаарын бохирдлоос цэвэрлэх ёстой гэдэг агуулга байсан. Тэн дээр одоо жишээл энэ Токио форумд урайн аягүй гоё цэвэр хот цэнгэг юм одоо монголчуудын ярьдаг хөх тэнгэр гэж орчуулбал илүү дээр бах тий. Цэвэр цэнгэг энэ хот бол цэвэр агаартай байх хэрэгтэй гэд тэрийг яг хилээд бууж ирчээд тэгээ Токио хотын захирагч Койко хатагтай нэг санаачлага байгаа. Тэрэнд оролцсон. Энэ бол би бүх монголчуудаа төлөөлсөн гэж боддог. Яагаад тэгэхээр хаягдал утсаа очиж хэрэглэхгүй болсон утсаа хандуулж тэгсэн. Энэ өнөөдрийн болох байсан 2020 оны
медалуудыг хийсэн. Тэгээд энэ дээр яг энэ зүйлээ илэрхийлж одоо би ямар энэчнээс Монголоос бүх хаягдл утас зөөхөлтэй биш өөртөөс Уцаа гэсэн. тий утсаа аваач энэ одоо цуглуулж байгаа. Доторхыг аваад Энд дотроос бүх төрлийн сим тий сим авалг байх. Тэгэхээр энэ дотор үнэхээр энэ бүтээгдэхүүн дотор бол нөгөө алт мөнгө хүрэл бүгд байд юм байна. Тэгээ энэ ерөөсөө их дэлхийг хайрлахын тухайд бол ингээд зорж байгаа. Энэ дээр бас Улаанбаатар хотоо төлөөлж одоо яг Улаанбаатар хотын агаарын бохирдолтой яаж тэмцэх үү гэдэг зүйлээ хэлээд тэгээ өнөөдрийн 2019-с 2020 оны бас хийж хэрэгжүүлж давах гэж байгаа засгийн газар болоод нийслэлийн зорилтоо. За дээр нь хамгийн гол нь энд оролцож байгаа бүх хотын нөгөө туршлагыг хамгийн гол нь сонсох. Тэр бол нэрээ маш чухал. Тэгэхээр улсаа төлөөлж явах шиг тэгээд энэ 37 наснда хотоо төлөөлж тийм ээ. Олон хүний нэрийг хуудсуулж очиж байгаа. Тийм тэр их чухал үйл явдал. Тэгээд та нарын нэг давуу тал чинь тэр байна л да. Та нарын бэлчээр хол болж бэлчээр их холдсон байна. Тэгээд миний нэг асуулт байна. Миний хүүхэн том хүүчин хэд үрж байгаа? Том хүү одоо 6 дугаар анги. 6 дугаар анги. Аль сургууль вэ? Бас яг нөгөө өөрийнхөө замналаар Орос 3 дугаар сургуульд сурсан. Орос 3. Баг нь? Баг нь 4 сартай. За нийлэх юм дээ. Нийлхаараа юм. Дахиад дунд нь 2 байгаа. Дунд нь 2 байгаа юм аа. За. Нийтдээ 4 байна. 4 байна. Одоо хүүхдийн сургалтаа яах вэ? Чи төрийн албаны хүн. За чиний салин бол ойлгомжтой. Чамд ямар нэгэн одоо гэр орон аваад явах бизнес ямар нэгэн тийм байна уу? Гэр бүлийн хүн чинь юу хийдэг? Манай гэр бүлийн хүн бас л одоо төрийн албаар бас олон жил ажиллаж байгаа. Ийм бүсгүй одоо хүүхдээ харж байгаа декреттэй. За би тэгээд тодорхой одоо гэр бүлийн бас орлого байна. Тэр нь манай би ч аав ээжээс 2 охин 3 банд тавуулаа. Тэгээ манай ах эгчнэр бас гадаадад ажиллаж бизнес эрхэлж байна. За. Тэгээ бид нар бас нэг гэр бүлийн нэг жоохон юмнууд байна. Өөр тийм ээ? Тий. Тэгээд явж байгаа. Ер нь бол яг таны асууж байгаа энэ асуудал бол бас үнэхээр өнөөгийн бас нэг төрийн алба ашиж байгаа хүмүүст их хүндрэлтэй болцсон тийм юм шиг байна. Хүн болгоны итгэж болох. Яг тий. Эс болох. Тий 2 төрлийн юм байна. Тийм учраас ер нь цаашдаа маш нээлттэй нийгэм рүү явж байгаа энэ үед бол тий буруу юм руу бас их түлхэж байгаа юмнууд байна. Тэр магадгүй бас төрийн албанд байгаа хүмүүстэй хамааралтай баг. Ийм болгоцсон баг. Хартахаас өөр аргагүй. Яаж юм гэхээр бизнес эрхэлж байгаа хүн болгон дайсан, Монголын дайсан юм шиг бас харагдж болохгүй. Харин тэр одоо төрийн алба ашиж байгаа хүн болгон төрийн дайсан, улс орны ард түмний дайсан байж болохгүй нөлөө зүтгэх хэрэгтэй. Тэр шүнгүй. тий. Тэгжиж Монгол ялангуяа Монгол улс хөгжих хэрэгтэй. Тэгээ биднээсээ яг хагаралдуулаад байна л да. Хэл хязгаар ихэлцлийг бий болгоод тийм ээ. хэл Тэгээ та хязгаар нарын чи одоо энэ эзэн л байгаа. Уусан л байгаа гэж бодоод байхаас биш тийм ээ. Тийм учраас би асууж байгаа. Тэгэхээр миний чи өөрөө хуульч хүн. Тийм ээ. Танаа гэр бүлийн хүн энэ төр бүгдээр ингээ ойлгомжтой. Тийм учраас лав хуульч хүн хуул зөрч таараагүй шийдвэр өөрөө хэлжсэн тийм ээ. Би тийм одоо байх ёсгүй хүн. Тэгэхээр энэ бол та нарын үеийн юу бол их өөр болчихжээ. Тэгэхээр бусдынхаа гэр бүлийн орлогыг дээшлүүлэх талаар юу гэж бодож байна? Үе тэнгийнхнээ. Энэ дундаж орлоготой хүмүүсийг яаж бий болгох вэ? Ер нь нэг зүйл би одоо юу гэдэг ганцаараа бодож байгаа юм биш бах. Миний хувийн бодол бол ерөөсөө төрийн хийх ёстой юм бол саяны нөгөө холилдохгүй байх хэл хязгаар нэг байх ёстой. Тий. Хоёр дахь нь зүгээр л
төр өөрөө зохицуулагч нь байх хэрэгтэй. Оролцдог биш. Ерөөсөө энэ бүх хүн орлого олох боломжийн зохицуулдаг зүйлийг л төр байхаас биш. Дунд нь өөрөө оролцоод дээр нь нөгөө нэг мөнгө төгрөг олоод хүмүүсийн ажлын байр бий болох энэ явцад нь саад болчихлоо. Чи одоо хуульч хүн. Яг энэ тал дээр бас хуулийн гаргалгаа, шинэ одоо хууль тийм ээ өөрчлөх, шинжлэх юмнууд ч их юм бодогдсон байгаа байх л да. Миний саяны хэлээд байгаа зүйл бол хэд хэдэн юмн дээр одоо яг амьдрал дээр маш одоо том асуудал үүсгээд байгаа. Аж ахуй нэгжүүд ер нь бүгдээр нь тийм л тийм. Аж ахуй нэгжүүдийн хийж чадж байгаа юмыг бол уг нь төр оролцох ер нь хэрэггүй. Аж ахуй нэгжүүд хийлээ, татвараа авлаа, татвараар бүрдсэн төсвөөрөө зөв бодлогоо хэрэгжүүллээ. Ил дод. Ерөөсөө нүдэн дээр. Жишээлбэл та одоо боддоо би яагаад энийг ялгах ёстой гэж бодохоор жишээл цэрэг цагдаагийн асуудлыг хувийн хүн хийхгүй шүү. Тэгэхээр ингээд төрд маш олон зүйл байна. Жишээлбэл цөмийн хөтөлбөр ч гэдэг юм уу, батлан хамгаалах салбар ингээд маш олон юм байна. Аль тал руугаа бид нар ер нь салбаруудаа либералчлах вэ? Одоо энгийн аж ахуй нэгжүүд иргэд хийж болдог юм а нээж өгөх. Татвараа яаж одоо зүүцэх ёстой? Далд хэлбэр рүү оруулахгүй ашиг орлогоо нөгөөх нь хувийн салбар нь авч чаддаг. Тэрнээс олсон хөрөнгөнд нь татвараа зөв тавиад энэ өнөөдрийн бий болгоод шийдэх ёстой асуудлаа зөв хөнгөн оруулалтаандаа төсвийн хөрөнгөөр зарцуулж чаддаг байхын тухайд л байгаа. Тэрнээс одоо би нэг үрчлэн ярил өнөөдөр хоёулаа суугаад магадгүй 100 суугаад ярих нь хэдэн өдөр болох байлгүй. Энэ тэмдгийг би одоо зүүж өгдөг. Энэ бол тэмдэг. Гэхдээ энэ бол асар их итгэл миний хувьд. Тий. Миний хувьд энэ итгэл маань биелвэл би туйлаас их баярлна, биелэхгүй бол би өөртөө л гомдно. Яг тэгэхээр бид өдөр бүхэн одоо сонголт хийж яадаг тийм ээ. Аливаа юм сонголт хийж яадаг. Сонголтоос бүх юмны аз жаргал гайл анчиг эхэлдэг. Тэгэхээр ахын энэ тэмдгийг би чам зүүж өгнө. Чи зүүх ёстой хүн гэж бодож байна. За ингээд зүүх гэсэн чинь энд нэг мундаг тэмдэг байна. За энэ хангаар тэмдэг юм байна тийм үү? Тий. Юуны учир энийг энэ 45 өнөөдрийн хуулиар 45 төлөөлөгч ажиллаж байгаа. Зөв. Тийм 45 төлөөлөгчийн хангалт. Хангалт 45 хангалт. Хоёр төрлийн тэмдэг байгаа. Нэг нь хуучин нөгөө депутатын Монгол улсын төрийн одоо далбаатай. Далбаатай. Тэгээд нэг нь хангарт. Зөв. Сольж зүүж болдог. Бол нөгөөх нь голцоо магадгүй үндэсний хувцсан дээр илүү их гоё. Тийм байж та. Тийм бай. Тэгэхээр наадмаар юм уу тэрийг зүүх нь дээр нь тэр чин Монголын үндсэн хуулиар олгогдсон сонгох эрхийг баталгаа шүү дээ. Тийм шүү. Дээр үед та мэдж бүгдээрээ депутатын тэмдэгэ зүгдэг. Тэгэхээр тэрийг би илүү их гадагшаага магадгүй Монгол улсаа төлөөлж, хотоо төлөөлж явахдаа зүүх нь бүр их бахархалтай. Тийм байна. Тий. Бас нэг юм очир тэмдэг. Тэр бол Монгол улсын засгийн газар, хотын дарга. Хотын дарга, хурлын дарга хоёр. Засгийн газрын гишүүн. Засгийн газрын эн чинь засаг төрийн төлөөлөл шүү дээ. Монгол улсын нийслэлийн засаг дарга, аймаг нийслэлийн засаг дарга чинь засаг төрийн төлөөлөл. Тийм учраас тэр засгийн газраас, хэрэг эрхлэх газраас бүх аймаг нийслэлийн иргэдийн хурлын дарга, иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга засаг дарганаар зүүж байгаа. За энэ бол итгэл. За ингээд баярлалаа. Энэ зүүчнэ, энэ авчаал зүүч. Ахын үзэгчтэйгээ хамтраад чамайг одоо мэддэг, таньдаг хүмүүс, бас мэддэггүй хүмүүс бүгд нийлээд ингээд одоо энэ тэмдгийг ингээд харлаа. Миний зүүж өхийг харлаа. Миний нэр төртөөгөр зүүж яваарай. Тэгээд энэ тэмдэг рүү харсан сонирхоод байгаа хүн байвал дагуулад ирээрэй. Тэр яагаад тэгж хэлж байгаа юм хэрэг минь одоо би энэ нэвтрүүлгийн дараа төрийн албаны
одоо залуучууд төрийн албанд ажиллаж байгаа хүмүүсээр хийх санаатай байна. Яг тэгэхээр энэ төрийн тогтвортой байдал, энэ төрийн албаныхан, энэ яамд ажиллаж байгаа олон жил ажилласан түшмдүүд, дадлаг суудсан, төрийн бичиг баримтыг бичээ суртсан, тийм ээ? Тий. Тушаал шийдвэрийг бичээ суртсан хүмүүс чинь яг байж их хэрэгтэй. Тэгэхгүй болохоор манайх 1.6 сараас эхлээл дор нь шуурал явуулчаад ирсэн болж байгаа юм. Энэ төрийн албаны тогтвортой байдал мөн үү? Ер нь хүн гэсэн үг шүү дээ. Тэгэхээр төрийн алба хоёр төрлөөр ой санамжтай байх хэрэгтэй. Нэг нь архив бичих заасан дээр байх хэрэгтэй. Нэг нь мэдээж эд одоо ажиллаж байгаа хүмүүсээр дамжиж байх хэрэгтэй. Тэгэхээр тухайн цаг үеийн тогтвортой байдал, төрийн албаны тогтвортой байдал гэдэг бол энэ төрийн чинь ой санамжийн хамгийн том баталгаа шүү дээ. Бид нар итгэж энэ дэлхий дээр бүгдээрээ итгэж тэр төрд байгаа хүмүүсээр дамжуулж ард түмэн засаглаж байгаа шүү дээ. Тэгээ бүгд найрамдах засаглал гэдэг чинь нэг нь нэгнийгаа бид нар хүлээн зөвшөөрөөд сонгоод тэргээрээ дамжуулж улс төрийн бодлого нь төрийн бодлого болж хэрэгжээд төрийн албан хэрэгжүүлээд тэр итгэл даахгүй бол ард түмэн ахиж солиод тийм ээ. Тий. Итгэл даахны өөр. Итгэл даагаад өөрөө хүсэл тэмүүлэлээр жигүүрлээд чиний найз чинь заяа. Чи санаж байгаач? Чиний найз. Миний хүү хичнээн сайхан явж ирсэн. Нэг өдөр далавчинд хуг татсан шин. Нэг сайд ирээл хуг татсан шин. Тийм ер нь энэ дахиж ийм юм байхлахгүй төлөө чи ажиллах уу? Ер нь доктортой байдлын төлөө ажиллах гэж ард түмнээс мандат авч байгаа л гэдгээ ойлгох хэрэгтэй шүү дээ. Төрийг ойлгох хэрэгтэй, чи ойлгох хэрэгтэй байна. Би тэрийг ойлгодог, тэрийг ер нь шаарддаг. Бид бас тэгж ойлгож сонгодог байх хэрэгтэй. Яг зөв. Тийм үү? Ер нь таны түрүүний хэлдэг үг маш чухал байд юм бэл. Улс төрчүүд хүсэл зориг гэж. Өөрөө тэр ард түмний хүсэж байгаа тэр зөв зүйлийг өөрөө хүсдэг байх хэрэгтэй. Наад чи өстэй сайхан юм тийм. Өөрөө хүсэхгүй буруу юм хүсгээр л буруу тийш өвчиж байгаа шүү дээ. Тийм учраас төрийн хүн улс төрч хүн бол ард түмний хүсэж байгаа зүйлийг мэдэрдэг, тэрийг өөрөө хүсдэг, тэрнийхээ төлөө зоригтой тэмцдэг, тэмүүлдэг, шийдвэр гаргадаг л байх хэрэгтэй. Тэрнээс буруу юм үсээд байхвал тэгэл ард түмэн гэдэг хүмүүс үүдэнд чинь хүлээж байгаа гэдгийг л ойлгох хэрэгтэй. Тий. Ард түмэн үүдэнд хүлээж байгаа дараа чи ээлж чинь бас хаалга тогсож байгаа шүү. За минь дахин нэг кофе чимжиг. Тий. Кофе ч орсон байгаа зү таны үеийн шиг нэг кофе ч. Гайгүй нэг. Тэгэхдээ таны кофег бол уншид. За баярлалаа минь. За ингээд толгонд галаасна. Битэрийн яриа энэ кофений ус дариглах методоо буцлах хэвээр. Тэгээ битэрийн яриа сайхан нийлж байна. Ер нь бол яриа нийлнэ гэдэг бол санаа нийлнэ л гэсэн үг тийм ээ. Хэлбэ. Ахан чамд нэг юм хөгжим тавьчихаа тэгээ кофе ууя. Энэ Бос Нова гэдэг кафе музик. За. Миний театрт ирсэнд баярлалаа. Энэ бол та нарын театр. Шинэ үеийнхний театр. Нэгэн та нар цаг үе чи ирсэн бол одоо хөгжимтэйгээ бүх юмтэйгээ театартайгаа, оюун санаатайгаа, хиймэл оюун ухаантайгаа хурж ирсэн. Бидний мэдэхгүй маш их байна. Гэхдээ бидний үеийнх нь маш их туршлага байна. Цаанч нь байгаа энэ одоо зургнууд бол манай театр тавигддаг зургнууд. Чиний найз шинж байсан. Тий. Тэгэд энд бол одоо хон ЮНЕСКОгийн жүжигүүдийг тоглодог, Дөрвөн Мартын жүжигийг тоглодог, Бикетийн жүжигүүдийг тоглодог. Тэр дотроо Бикетийн Годог хүлээхүү тоглодог. Тэгэд яг танаа үеийнхэн надад нэг 100 гаруй үзэгчтэй. Дандаа танаа үеийнх. Ирчээд дараа нь театраас гарахгүй 3 цаг 30 минут зүгээр л ярьдаг жүжигийг
зүгээр шал худлаа хоос нэг юм хүлээгээл юу хүлээгээд годог л годоны юу бурах юм уу мэдгүй. Гэхдээ дарангуйлагч юм уу? Эсвэл нэг сайн хүн юм уу? Мэдгүй. Тэгтэл ихнээс хүлээгэл би хүн төрлөختөн хүлээсээр л байгаа. Нэг л юм хүлээгээд байгаа. Нэг л биднээс амьдралыг сайжруулах гоё болгоод тийм ээ. А гэтэл та нарт бас хэлэх үү байгаа. Миний дүү тэр хүлээж байгаа хүлээлтийг юу гэж ойлгож байна? Тэр Годогийн хоёр нөхөр байдгийг. Маргааш. Годог ирэхгүй бол Хэрэгцээ. Тэр ирвэл яах юм? ирвэл бид аврагдана. Би ингэж боддгийг. Өнөөдөр аль нэг нам хин нэгний 100% хүсэл мөрөөдлийг бол юм аль нэг дарга биелүүлж чадахгүй шүү дээ. Аль нэг дарангуйлагч. Тэ аль нэг дарангуулагч. Тий. Аль нэг бурхан. Тэ. Тийм учраас түрүүн би ингээд тантай яриад сууж байхад нэг үг хэлсэн шүү дээ. Бид нар нэг дэлхий дээр Тий. амьдарч байгаа хүн төрлөختөн. Хүн төрлөختөн нарийн яриулын дэлхийн эзэн биш шүү дээ. Бид нар байгальтайгаа. Дээр нь одоо энэ дээр байгаа амьд бүхэнтэйгээ тэр үтэл миний биеийн дотор байгаа Эд эсвүүдтэй. бүх одоо гадны виттэйгээ ч гэсэн Тийм ээ. янз бүрийн вирустэйгээ ч гэсэн амьдарч шүү дээ. Тийм учраас би зүгээр нэг зүйлийг боддتي. Улс орон болгон өөр байгаа. Хөгжлийнхэн тийм үү хөгжил дээр нь тулгамдсан асуудал хүртэл өөр байгаа. Гэхдээ нэг зүйл рүү л тийм үл хамтдаа яаж сайхан амьдрах хэрэгтэй юм бэ гэж хүлээгээд байна шүү дээ. Тэр үтэл танаас асуугаад байна шүү дээ. Тийм учраас тэрийг 100% би хэлж гэдэг юм уу бас чадахгүй. Өнөөдрийн хоёулаа ингээд зогсож байгаа мөч дэлхийн хүртэл өөрчлөгдөж шүү дээ. Тэгэл ямар харсаар адил. Одоо биднэрт гудамжинд робот үйлчлэхээр боллоо шүү дээ. Гэр цэвэрлж. Тэгэхээр хүргэлтийн үйлчлэгээ хүртэл. Тэгэхээр магадгүй төр хүртэл тийм хэмжээнд очихоор болж эхэлж шүү дээ. Тэгэхээр та жишээлбэл дөрөвдөг чинь химэл оюун ухаан хүртэл удирдах болж эхэлж байгаа. Тийм учраас бидний үр хүүхэд ч бай, тэрний дараагийн үед ч бай энэ дэлхий дээр яаж сайхан амьдрах ёстой. Тийм юмны төлөө бид нар өнөөдөр ч гэсэн хийж чадж байгаа дээрээ тэр боломжийг өгөх ёстой. Хэн нэгнээс боломжийг хулгайлахаас. Ерөөсөл энийг Эрдэл энэ төлөө. би бол тэгж л бодд. Энийг л уламжилж авч явж дамжуулахын төлөө энэ үзэл санаа тийм үү? Тэг өнөөдөр тэр магадгүй юмыг энэ хүнд өвчин ойлголт шин. Тий. Ан амьтад байгаль дэвшлэхээс сэрэгж байна. Тий. Тэгэхээр өндөр байшин, өргөн гудамж, нөгөө шилэн байшингууд бидний яг нөгөө тэмүүлж ирсэн юм мөн үү? Эцсийн зорилго мөн үү? Биш. Тий. Тийм учраас хүн хүнээрээ байх, байгалаараа байх, хамтарч тэр алтан зааг тий. тэр нь бол ялгаж биш хамтдаа яаж байх вэ? Тэгэхээр нийгэм юу юм тэгвэл би таны эрх чөлөөг дэдэлдэг. Таны тэр мундаг оюун ухааныг магадгүй тэр заавал насаар биш шүү дээ. Дараагийн үеийн мундаг, өмнөх үеийн муу биш. Энэ алтан хэлхэн дээр л тогтож байгаа учраас та магадгүй надад энэ мэдрэмжийг таны үеийнхэн хүмүүжүүлж өгсөн биз дээ. Тавьсаа. Үнэ. Одоо энийгээ би яаж нөгөө мундаг одоо бид мөр зэрэгцээд байж байгаа хүмүүстэйгээ хамтдаа яаж зөв болгож явуулаад энэ нийгмийн тодорхой хэмжээнд бидний өнөөгийн үе чадах хэмжээнд аваачаад хүлээлгэж өгөх үү гэдэг энэ зүйл дээр л уржигдархан байна уу да. Сонин дээр өдрийн сонин дээр гараад ирсэн байсан. Хөгжлийн төлөө тэгж их яарах хэрэг байна уу? Тийм хурдан хөгжих хэрэг байна уу? Гэсэн юм. Одоо бидээс ингэ бушуухан хөгжчихийл гэдэг шүү дээ. тэр нь юу юм бол? Харин тэгсэн чинь тэрэн дээр маш сонин гаргалгаа гаргасан байл. Хаана хүрэх гээд тэгээд
хурдан хөгжиж байгаа. Яг Тийм. өнөөдөр хөгжлийг тодорхойлох ерөөсөө дэлхийн дахина эргэж бодох цаг болсон Тийм. гэж шүү дээ. Тийм. Бид нар нөгөө зүлэг байсан газараа зам болгох юм уу? Скул. Эргээд надаас нэгч шүү дээ. Энэ зүлэг хайцсан бэ гэдэг. Зүлэг тариач гэдэг. Тийм. Бат баясгалаа ингээд одоо Twitter дээр, Facebook дээр бичиж шүү дээ. Өмнө нь бид нарыг зам тавиач гэж. Тийм. Тэгэхээр чин хөгжлийг тодорхойлох юм зүйл чинь Тодорхойлт нь өөр болсон. өөр. Шал өөр. Байглаасаа бид нар зүхтаад исэн байна. Тий. Байгалийн амтан өөрөө амтан байж ич. Байгалийн амтнаа хөөж дуугаад Тэгэхээр энэ нөгөө таны онцолж хэлээд байгаа тэр мундаг хойч үе гэж бид нар яриад байна. Хиймэл оюун ухаан ярьж байна. Энэ одоо 4-р хувьсгал ярьж байна. тий. Энэ хоёр байгаль дэлхий хүм төрлөختөн хоёр ямар зохистой тэнцвэртэй байх ёстой тэр хөгжил жин тавиад байгаа шиг байна. Аюултай асуулт шүү. Тэгээд гүн философи асуулт л да. Бидний хурдан хөгжих хэрэгтэй юу гэдэг бол үнэхээр бодогчтой юм байлээ. Тий. Би нэг өмнө нутагт явж ирсэн. Тэгсэн чи баахан хоосон байшин Өвөрмөнголын нутагт. Тэгээ нэг том хот байгуулад тэгээд хүн суудаг. Малчи иргэд яах. Одоо суухгүй шүү дээ чи. Тэг яагаад ингэж юм гэсэн чинь хөгжүүлээ гэд ирсэн хүмүүстэй бас болгоомжтой харьцаарай гэж. Тэгсэн чинь байранд оруулаад газар нь өөр зориултаа. Байранд орох гоё эхлээ бодоход тийм ээ. Тий. Тэгэхээр одоо биднээс бас яг тийм байна. Одоо манай хөдөө амьдарч байгаа хүмүүс хичнээн аз жаргал. Тэгэхээр хүний аз жаргал хизээ бий болдгийг. Өөрийнх нь одоо өөрөө ингэж аз жаргалтай байна да би энэ гоё байна, энэ сайхан байна гэж сайхныг олж харах юм бол аз жаргал нь тэрлээ. Бүр харах биш. Нэг юм сонин үг байсан шүү дээ. Та анзаарсан уу? Тэрийг алдахтаа мэдэрдэг гэж байна. За тэр бүр Аливаа сайн сайхан юм алдчихж ухаардаг, мэдэрдэг. Тийм байна. Тийм наадсан мундаг юм. Алдсан хойноо л мэдэрдэг. Тэрнээс өмнө хизээч жишээлбэл төрөний зүлэг алдчихж мэдсэн байгаас. Ямар сайхан хот гэдгийг тухайн үед одоо барилга байшингаар үнэлж исэн бол тий дэд үтцээр үнэлж исэн бол одоо цэвэр зохистой тэнцвэртэй хөгжлийн талаар ер нь дэлхийд даяараа ярьж шүү дээ. За зүйтэй. За миний дахин баярлалаа. Урилга авч ирж ирсэнд их ажилтай байгаа. Одоо энэ их хүнд хэцүү үед товтойхон бол ерөөсөө ёстой хүн ардынхаа эрүүлэнхийн төлөө өдөр шинэгүй ажиллаж байгаа тийм ээ. Миний ядарч байна уу? Би дахиад асууж. тэгээд ард түмний өгсөн итгэл өөрөө алдраагүй цагт ядрах аюух уу? Тийм ээ. Ажиллаа хийж байна. Би нэг зүгээр хошин юм хэлэхэд эхнэр өвгтүүдээ бол байгалийн гэрэл тарахгүй их л удаж штэ. Наад чи мундаг тийм байна. Байгалийн гэрэл тарлгүй их удаж штэ. Хөгтөөс гараад орж ирэл. Тэгээд зарим нь намайг танихгүй байх шиг штэ. Тийм үү. Тэгээд яг хаа ер нь энэ бол зөвхөн би тийм байх биш. Энэ бүх ерөөсө бүгд тэмцэж штэ. Сая их ухаарлаг лээ шүү. Энэ муухай нэртэй өвчин. Их ухаарлаг. Бид нэгийг хайрлж сурлаа. Тийм ээ. Тэр нэг хэдэн нөхдөр нөгөө ууханаас онгоцоор бууллаа шүү дээ. Тэгэхээр тэр нүдэндээ нулимстай л байлаа шүү дээ Монголч. Одоо маш хүнд шүү дээ. Эх орондоо ирж чадахгүй байна. Тэр улсууд нь хилээ хаацсан байна. Тий. Одоо тэгээд үзэж байна да. Тэмцэндээ. Тэмцэн. Нийт үеийн тэмцэл чинь их ариун сайхан тэмцэл юм байна. Энэ гадаадд байгаа нөхдүүд маань хэцүү байна. Оруулахгүй гэж эмчнэр маань ёстой гавьяага байгуулж байна тий. Мундаг. Энд манай эрүүл мэндийн салбарынхан зэрэг тэгэл ерөөсөө бүх салбар. Энд оролцохгүй нэгц салбар болоо шүү дээ. Үнэхээр монголчууд бол цаг нь ирэхэд хамтдаа нэг зүг рүү харж чаддаг. Чаддгийг Хоёр дахь харуулж байгаа шүү дээ. Би яагаад хоёр дахь гэж юм бэ? Та
та мэдж байгаа агаарын бохирдолтой бид нар яа тийм ч. Тий. Энэ дандаа иргэдтэй хамт хэдэн мянган төрлийн албаагч, энэ түлшний үйлдвэр бүгдээрээ хамт зогсож байгаа л. Тийм учраас ер нь хүсэл зориг гэдэг түрүүн хоёулаа ярьсан дээ. Ард түмнийхээ хүслийг бүрэн мэдрээд зоригтой засаглаж чадхал. Тий. Засагласан бол засагласан шиг. Тэгээд хамтдаа л тэр зөв хүсэл гэдгийг сая харууллаа шүү дээ. Агаарын бохирдол, орчны бохирдол. Тэгээ эрүүл байх тухай. Одоо ингээд одоо хотын гудамжинд тамхины иш Ирс багсч. эрс маш цөөхөн болсон байна. Иргэд маань Шүлсээ хаях нь бүр ерөөсө бараг байхгүй. Ер нь алга болсон байна. иргэд маань маш сайн хүлээж авч Шүлсээ хайж байгаа хүнийг харахаар дотор арцгас гэдэг болчих. маш зөв. За минийхөө баярлалаа гарч хүрч ирсэн. Тэгээд Кофе чанж өгсөнд баярлалаа. За нэг амсаад. Айгоха. Оюутан байхад миний нэг сайн найз байсан. Гүрзин. За тэрэг кофе жансан байхад бол тэгээд шинэ бол маш өрөвдөлтэй ажиллана да. Бидээс 6 сурсан хамгийн ажиллаа хийж. За ингээд ашиглаа.